компанийн хувьд ямар өнгө сонгох, ямар тавилгууд тавих, зайгаа хэрхэн ашиглах нь тэр чигээрээ тухайн компанийн өөрийнх нь брендинг, мэргэжлийн байдал цаашлаад амжилтыг нь тодорхойлж байдаг. За манай тавтай морил Баярлалаа. Өглөөний минь та маш гоё харагдчихжээ. Баярлалаа. Чи ч гэсэн гоё харагдчихжээ. За намайг Гануудэр гэдэг. Би Oriflame Монгол компани борлуулалтын менежер хийдэг. За өнөөдөр та бүхнийг өөрийнхөө ажилтдаг офисоор аялуулахаар бэлдсэн байна. За энэ бидэд яг орж ирсэн хэсэг бол манай брэнд түншүүдэд зориулсан хэсэг байгаа. Oriflame Монгол компани офис 2 хэсгээс бүрддэг. Тэгэхээр яг энэ хэсэг маань болохоор хэрэглэгчтэй болон брэнд түншүүдэд бид нэр энэ офистаа хүлээж авдаг гэсэн үг. Ааха. Танай Oriflame-ийн логоны бичлэл надаас таалагддаг. Айгу олон одоо шинжлэгдэж байгаа. Энэ бол манай сүүлийн брэнд гайдын дагуу хийгдсэн лого байгаа. За тэгээд орж ирэнгүүт сэтгэл их хөдөлж байна. Яа гэвэл шууд миний дуртай амьд цэцэг өдөөс өгцөө. За ингээд манай хоёр бүсгүй байна. Сайн байцгаана уу? Сайн. Манай хотод болохоор ерөөдөө өдрийн турш дандаа хэрэглэгчдээс олон брэнд түвшүүдээс дуудлага хүлээж авдаг. За нэг өдөрт олны 300-аас 500 орчим дуудлагыг хүлээж авдаг. Давхар мэйлүүд, за тэгээд мессенжер гэж зөндөө олон ажлыг хийдэг. Манай одоо хамгийн супер хүчний одоо багууд маань энд байна. Оо за амжилт хүсье. Аман их ангадгаа. Ангаалсан ч да. Амжилт автуудаа гоё харагдаж байна. За тэгээд энэ хэсэг маань ерөөхдөө нөгөө брэнд түншүүдэд зориулсан хэсэг учраас одоо яг Oriflame компани каталогууд өгдөг штэ бид нар жил болгон аяг олон каталог өгдөг. Энэ ихний каталог, нэгдүгээр каталог маань эхэлсэн байгаа. Тэгээд нэгдүгээр каталогийн онцлог бүтээгдэхүүнүүд маань энэ хэсгүүд дээр тавигддаг. Ерөөхдөө яг энэ бол нөгөө хамгийн гоо амьдралтай энэ каталогийн онцлог бүтээгдэхүүнүүд гэсэн үг. За энэ хэсэг маань болохоор байнгын солигддог. Цагаан сар юм биш хэсэг байгаа. Тий. Одоо ерөөсөө нөгөө цагаан сарынхаа бэлгийг цуглуулж эхлэх цаг нь болсон шүү дээ. Тэгэхээр энэ хэсгүүд маань дандаа энэ каталог дээр ямар онцлог тусгай сарлууд явж гин, ямар одоо тий хамгийн чухал зүйлс юу явж гин гэдгийг энэ дээр хийгддэг байгаа. Онцлог тий. Оо. 11 давхартай байгаа шүү бид нар. Shangri-La офисын тий. Shangri-La офисын. Манай брэнд түншүүд маань компаниар ирэх аягүй дуртай. Тэнд очиод зураг авахуулаад бүтээгдэхүүнээ барьж байгаа л тий. Ирэхдээ ингээ фотозон бол байнгын бэлэн байж байгаа хэрэгтэй гэдэг нэр. Брэнд түншүүд гэхээр одоо манай бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг тий бизнесээ эрхлэгчд гэсэн үг. Манай компаниг одоо түншүүд байгаа. Энэ юу Монгол охин юм уу? Монгол охин манайтай хамтарч ажиллаж байгаа модель. Ерөөдөө одоо нэг өдөр тутмын нүр бодолтуудыг манай бүтээгдэхүүнүүдээр яаж хийх вэ гэдэг энэ дэлгэц маань ерөөдөө манай нөгөө яг одоо энэ каталог дээр болж байгаа ямар одоо мэдээллүүдээр ямар хөтөлбөрүүд зарлагдсан юм бэ? Тэ ямар бүтээгдэхүүнүүдийг яаж хэрэглэж болох вэ? Бүх одоо мэдээллүүд энэ нөгөө хэсэгт хүлээгээд сууж байхдаа тэ эсвэл одоо бизнесээ ярилцж байхдаа энэ дээр бол бүх мэдээллүүд нэг дор гарч ирж идэг гэсэн. Каталогын зураг авч байгаа гэж. Маш тарилаг хөөрх ах юм байна. Хөөрх юм байна. Би одоо ингээл дандаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийг байн харж байдаг шүү дээ. Кинонд ямар дөр тохирног байл хүмүүс хараад тэгэл эмэгтэйчүүд чинь урдаас нэг хараад ардаас нэг хараад яа. Дээрээс нь доош нэг хараад эрэгтэйчүүдийг яг урдаас нь бараг лолон цамб ингээд чи нэг эрэгтэй. Оо бараг өөрөө тойроо явчих шүү дээ. Ингээд тойроо хараад хүн харуулж буруугаар ойлгож магадгүй. Ерөнхийдөө Oriflame чинь өөрөө шведийн компани. Тэгэхээр бидний офис бол интерьер тэр чигтээ Скандинав хэв маягийн интерьертэй байгаа. Скандинав хэв маяг маань ерөнхийдөө нөгөө бүх зүйл ямар нэгэн хэрэглээтэй, минимал, ажиллагаатай байх хэвээр. Одоо нүсэр юм ерөөсөө огт байхгүй. Тэгээд нөгөө байгаль дээлтэй, тэгээ гар аргаар хийсэн модон идэлэлтэй ийм
хев маягийг бол ерөөдөө Скандинавийн тэрээр хэрэглүүлэх айгүй чухал. Одоо тайзан дээр болохоор тэгж ярьдаг байхгүй. Тайзан дээр тавигдсан буу заавал дуурах хэрэгтэй. Тэр шиг л байна л та. Тийм, тавигдсан бүх юм ямар нэгэн ажиллагаатай хэрэглээтэй байх хэрэгтэй. Энэ ногоо хэсэг илүү гоё юм эко харагдуулж байна. Танай бүтээгдэхүүн техниктэй тий. Бид ер нь сүүлийн одоо жилүүдэд маш их эко болж байгаа. За тэгээд одоо каталог маань мэдэн шүү дээ. Каталог маань дахин боловсруулагдсан модоор хийгддэг гэсэн. Одоо бүр огт каталог болж байгаа. Онлайнаар QR кодтэй та хэд түрүүн харсан бол үүдний хэсэгт маань QR коднод одоо офисын болгонд байгаа. Тэгэхээр яваад идэвлээ. Та ядаас QR кодыг хэрэг олох юм бол комментээр шууд хичээрээ тий. Тэгээ өөрсдөө дээж ингээд гоё эко бүтээгдэхүүн санал болгодог. А тэр чинээрээ бас өөрсдөө үлгэрч яах хэрэгтэй тий. Бусад бүх хэрэглэж байгаа зүйл бүх юм. Гоё оффист бол нэг удаагийн хэрэглээний зүйлс байхгүй. Энэ хүлээ ресепшн хэсэг байгааз ийм хагас дугуй хэлбэртэй. Тэгснээр дээр нь байгаа тэр абжур хүртэл гоё юм гэрэл хүртэлтэй юм зогцоод гоё харагдаж байна. Цагаан ширээнд дуусаад дуртай. Гоё харагдаж байна. Цав цагаан тэгээ модны өнгөтэй. Ханы энэ хэсэг. Энэ хэсэг маань орж ирсэн нэг брэнд төршүүд маань өөрсдөө вебсайт руугаа ороод захиалга хийгээд тэ бүртгэлээ шалгаад хийх боломжтой. Түрүүнд авахтдын маань наан цангаад юм гэсэн энд ийм нууцхан усны хэсэг байгаа. Тий, авныг цангадаг учраас эндээс асаа аваад авах боломжтой. За тэгвэл хин нэгэнтэй бас ингээд заавал хүн болгонтой очиод харьцаад авахгүйгээр энэ чинь нэрэд ажиллаж чинь тэ. Ингээд зогсоод ий чинь энэ бас л ингээд хараа. Яг л юм хэрэгцээтэй илүү юм хэмжээ алга ба штэ гэсэн. Манайхас wellness-ийн бүтээгдэхүүнүүдтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл уургийн коктейл гэдэг ийм бүтээгдэхүүнүүдтэй. Тэгээд тэрнийхээ сургалтыг энд орж ирж сонсно. За дэлгэцээр болохоор хоол зүйчийн сургалтууд явна энэ дээр. Тэгээд ажилчдын хувьд л бид нэр өөрсдөө орж өглөө нь йог мог хийгээд энэ дээр ихэд хамгийн чөлөөтэй байдаг. Тэгээд кофе уугаад суухад эрүүл мэндэд анхаарах өрөө. Тийм байна. Энд йог хийн өглөө манай офисын ерөөхдөө нөгөө Шангрила офистэй байдаг болохоор бүх юмдаа ойрхон өглөө бассейндаа явчихна. Өдрийн цайгаараа ороод йоганд орчин ч гэдэг юм уу те. Ерөөхдөө эрүүл нэг амьдралын хэв маягаа хангаж авахд энд илүү тохиромжтой байгаа байхгүй юу? Брэнд төшөд маань нөгөө клубүүд явуулдаг. Янз бүрийн wellness-ийн клубүүд. Тэн дээр хийгдэж байгаа дасгал хөдөлгөөнийг бас бид нэр өөрсдөө дагаж хийгээд яавал илүү одоо те хурдан хугацаанд ингээ хайх уу ч юм те. Илүү ирч хүчтэй ах уу? Би анх орхилэн гээл би дандаа нөгөө арьс арчилгаа л гэж бодоод байдаг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь дараа нь надад нэг коктейл явуулсан гэсэн тий. Тэгээд тэрнээс хойш айгүй сонирхоод хараад байдаг байсан шүү. Одоо бүр шинжлэгдээд бүр хогт нэг удаагийн хоолыг орлуулдаг хоол орлуулагч чадртай болсон. Илүү баялаг олон бүтээгдэхүүн нэмэгдсэн wellness-ийн хэсэгт маань. Өрөө алгаанд аюу гоё хөрх юм төрөл төрлийн гоё амт цэцгүүд хийж өгсөн үнэхээр гоё байна. Энэ зэрлэг сарнаа байна тий. Таны эерэг амьдрал эндээс эхэлж байна гинэ. Алхам нэг өндөр хэмжээрээ, алхам 2 жингээ үзээрээ, алхам 3 өнгийн wellness life. Нэмхэн эрүүл мэндийн сорилт хамрагдахтаа дээрх хоёр үзүүлэлтээ ашиглаарай. Энэ хэсэг маань яг бяцхан ч гэсэн айгүй амьдралын том шийдвэрүүд болдог хэсэг байна. Энэ дээр бол манай ухаалаг жим байгаа. Энэ одоо нөгөө дотор өөхлөлт, гадар өөхлөлт, ясны жин гэдэг бүх үзүүлэлтүүдийг гаргаж ирнэ биеийн. Тэгээ өндөртөгөө хэмжээд энэ дээр үржүүлж хуваагаад биеийн жингийн индексээ тодорхойлоод өндөрж ин тэгээ. Тэгэхээр одоо яах нь та яг ямар хэвийн жинтэй байна, нөлөөдөл жинтэй байна, эсвэл дараалал руу орсон байна тий. Тийм. Тэгээ дотор өөхлөлтнийх байна уу, гадар өөхлөлтнийх байна уу? Тэн дээр илүү ажиллах уу гэдэг энэ нөгөө шийдвэрүүдийг гаргана. Тэгээд wellness-ийнхаа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж эхлэв. Тэгэхээр баг тэр сууж байгаа энэ дөрөнд орж ирэх юм шүү дээ тий. Тийм. Энэ дээр тэгээд хэрэглэгчтэй авчираад бас зөвлөгөөнүүд өгнө. Тэгэл бас л нөгөө бүх зүйлийг ашиглах хэрэгтэй. Гэл энд бас ахил энэ хам биш ахил самбар байгаа байхгүй. Бас гоёлын юм шиг шийдээ. Тэгснэ самбар энэ дээрс ингээл бичгэн шүү дээ хувааж үржүүлээ. За таних үү? Тий хувааж үржүүлээ тогтмолын юмнуудыг юм. Манай офисынхан доторх нөгөө жингийнхаа хэмжилтүүдийг энэ дээр бичсэн байсан. Жохон нуучлаа. Биш танай ажлын ер нь бүгдээрээ жингийн хийгээд тийм зөв хэмжээтэй хүмүүс байгаа юу? Тий, ерөөхдөө жингийн. Одоо ингээл өөрөөсөө бид нар ойлгохоор түр ингээл сууж байгаа хүртэл өөрөөсөө хөл мөлөө ингэсэн аргагүй л нэг тийм эмгтээлэг компани юм шиг баг ингээл том жижиг өрөө олгонд том жижиг дэлгэцнүүд барьсан байна.
За тэгвэл энэ бас бүтээгдэхүүн юм байна. Тийм бүтээгдэхүүний ерөөхдөө хэсгүүд. Одоо энэ нөгөө нэг манай гол нөгөө концепт яриад байгаа тий. Эрүүл зөв хоолны тавг. Одоо хэдэн хувьд нь юу байх хэвээр, яаж хооллох хэвээр, тавган дээр яаж юугаа байрлуулах вэ гэлтэй. Энэ өрөө маань ерөөхдөө яг л ийм урамсгалаар л яриануд болдог өөр байгаа. За бид тэр ахаад нэг өрөөнд ороод ирсэн зогсож байна. Энэ хараа 22 жил Oriflame Монгол 55 за би олчлаа. За чи хүмүүс тайлбар. Энэ жил бол Oriflame Монгол компани 20 жилийн Oriflame Cosmetics олон улсын компани 55 жилийн давхар ойн жил тохиож байгаа. 55 жилийн турш ерөөхдөө дотоод болонгоо гадаад гоо сайхныг маш олон хүмүүст түгээсэн компани байна. За Монголд бол 20 жил болцсон байна. Одоо барыг надтай жицүү. Яа чи биш хийхгүй гэдэг. Чи намайг би ануунд анх ажилд орсны дараах манай найз охин Oriflame гэд надад Oriflame крем авчирч өгчээсэн байхгүй юу? Уруул өнгөлөгч эднэр одоо флор 2 дээр. Хүнтэй цацсан манай гэр чинь хүнсний 50-д. Йоо бүх юм саяхан юм шиг санагдчих. Гэхдээ 20 жил ямар 20 жил болсон шүү дээ. Ер нь манай Монголын анхны компаниуд ер нь нэг 20-25 жил байх шиг байна тий. За эднэр чи яаж мэдгүй дээ. Харин тийм би одоо яг энийг харчаал үй гэж. Чи ер нь тэрлүүгээ заагаад би энэ лүү заагаад зогсвол их ойрхон юм. За энэ нөгөө манай хөшөөргүүд бизнесийн хөшөөргүүд одоо яг яавал те бизнесээ тогтвортой удаан хугацаанд авч явах уу, ямар одоо тусламжууд байна. Жишээ нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн одоо туршлага те брэнд ба компани соёл, амжилтын төлөвлөгөө, хэрэглээний соёл шилдэг бүтээгдэхүүнүүд гэх мэт одоо яг нөгөө компаниг өсөлтийн хөшөөргүүд байна гэсэн үг. Өсөлттэй байнгын тогтвортой бизнес авч явахын тулд эдгээрийг та ашиглах ёстой. Эдгээрийг яхна бүгднийг л та одоо хөгжүүлж авч явах юм бол илүү амжилттай байх болно. Тогтвортой тий 20 жил өсөлт хэмжих тусгай хөтөлбөрүүд, мэдээлэл технологийн хөгжил. Энэ бол тэгэл танаа дээр бүгд л шүү дээ тий энэ дотор брэнд компани соёл. Бүгднийг дэмжиж ажилладаг гэсэн. Тэгэл энэ дахиад бас тэнд уулзалтай үйл энэ цог уу? Тийм энэ нөгөө борлуулалтын менежерүүд маань одоо манайд бол одоогоор 3 борлуулалтын менежер байгаа. Тэгээд бүх одоо масс лидерүүдээ бүгднийг харьцаж авч явдаг гэсэн үг. Тэгээд өдөрт нэг 3-5 бизнес төлөлтийн уулзалтууд болно. Тэднийгээ бүгднийг энд нөгөө ширээ мэрэ гэхээсээ илүү одоо ингэ шууд нөгөө бүржил ширээ таарсан тий илүү бие бариагүй ойртсон. Тэгээд энэ нэг дэвтэртэйгээ ч юм уу эсвэл тий компьютертайгаа үлж ирэл уулзалтуудаа хийчихдэг. Чи бол энд бол нийтэн байдаг бах тий амгийнхэнд байдаг. Тий хамгийн их брэнд шүүтэйгээ цаг хугацааг энд өнгөрүүлдэг. За энэ болохоор дараагийн өрөөнүүд дээр маань бас энэ зүрх аюух харагдана. Тийм болохоор компани маань яг үнэт зүйлс бидний бахархлууд одоо яг юм те манай компаниг тэмдэг нэрээр тодорхойлохоор л юугаар тодорхойлох гэдэг бүгднийг нэг цогцоор нь агуулсан юм зүрх бай. Өмнөний сонголтууд нь гоё. Одоо хоёлаа энэ өрөөг би тэрнээс хойш хараадсан. Гоё харагдсан. Арах юм. Орох юм уу? Орохгүй юм. Ер нь бүгд нь орно өстэй. Бүгдийг нь авч явна. Үгүй ямар хөөрхөн юм бэ? За бүтээгдэхүүний мэргэжилтэн маань лайв хийх гэдэг. Каталог маань ерөөхдөө дандаа юм цаасан байхаа болоод онлайн алж байгаа. Тэгээ QR код уншуулаад, камера нэг л QR код уншуулаад тэгэл дотроос нь бүтээгдэхүүнүүдээ сонгоод засаалал явуулах боломжтой. Бүх юм энэ дээр байгаа. Амар л юм байна тий. Одоо нөгөө цаас чинь бас дахиад компьютер хаан тавилаа гэх ингээл байхгүй тий. Одоо ихэлжин танилцуулах гэж байгаа бүтээгдэхүүнүүд маань. Би ч аа нүрэ бодож ийн гэж бодсон шүү дээ. Бодож. Одоо араас бүтээгдэхүүнүүдээ бас танилцуулах гэх. Ямар гоё ажил хийд юм шүү дээ. Гэтэ өмнө хүмүүсийн хувьд бол магадгүй хамгийн хүсэмжит ажиллах гэж боддог боддог. Надад гоё юм байна ингээс бол. Танад хүн хэрэгтэй юу? Нэмж жоохон тийм хэмэдүү насны эмэгтэй хэрэгтэй юу? Энэ одоо битүү бүтээгдэхүүн. Тий, манай хамгийн гоё авраатай өрөө өглөө өстө бүгдээрээ аль дээрээ хурж ирэл энийхээ урд бужигналтай өнөөрнөдөө бодаад өглөө бассейн орж ирэл тий.
Оо тэгэл өөрсдийнхөө бүтээгдэхүүнээс сэрлээл үү. Тийм, ерөөсөө нүрээ буудаал, өглөө басаал, энд нүрээ буудаал, энд бүх юмаа бэлдэл үсээ янзлаа. Тэ гоо сайхны компани учраас гоёргдах хэвээр бүтээгдэхүүнүүдээ сайн мэддэг байх хэвээр хэрэглээд тэ өөрсдөө мэдрэмжүүдээ амар сайн мэддэг байх хэвээр. Чи яг өглөө орж ирэл энэ чинь ингэ суугаад ингэхөө. Тийм штэ байнга ингээ ерөөсөө хамжуулалт. Энд чи зарим суугаад очрлоо тэ. Тэгэл юм ярьж инээлдэл ёо ямар гоё юм бэ. Өглөө бол тэгээд өдрийн хугацаанд болохоор манай брендшүүдийн хэрэглэгчтэй авчираад арсын онцлоод бүтээгдэхүүнүүдээ хэрэглүүлээд мейкап. Энэ хөргөч биш үсттэй. Хөргөч биш. Гэрэл Жижиг хөргөч юм болов гэж. Энэ нөгөө манай хөөрхөн моринод байна. Швед морь, Dala horse, Dala морь гэж ярьдаг. Шведийн бэлэг тэмдэг. Ерөөдөө нөгөө гар урлыг нь илүү их одоо төлөөлөл болдог юм символ болдог. Бага тийм швед морийг бол энэ тэмдгээс манай офис зөндөө олон харах боломжтой тэнд байгаа. Бидэд Шангрила Молд бас нэг арга хэмжээ хийжсэн. Гэхдээ бүр томыг амар том швед морь хийжсэн. За одоо манай агуулгах дээр байгаа. Тийм. Маш том цонхтой. Цонхороо хараад нүрээ бутаал. Энэ бол цонхороо хараад тартай өрөөнүүд. Хөөе та нар тэгээд энэ парк ингээл харсан гоё гарч тогломоор санагддаг. Бид нэр ланчаараа нэг удаа нэг дөрсгүүтэд гарч үзсэн. Гоё эсэн үү? Галзуу болгон дээр нэг удаа. Ажлын хотод нэг явж үзсэн. Гоё хотын төвд юм уу өндөрлөгт байрлуулж ажлын нэг өдөр үзэх юмсан. Бид нар чинь бүр яармагт штэ. Өө тийм үү. За гоё байна. Нэг гоё сэтгэл сэргийлээ мэдгүй. Өмнө нь одоо хоолн донд орж ирэхээр сэтгэл сэргийдэг байсан бол ер нь бол одоо сүүлийн 10 жил юм гоо сайхны бүтээгдэхүүн донд орж ирэхээр сэтгэл сэргийдэг болсон байгаа. За баярлалаа. Баярлалаа. Та хөөрхөн бүсгүй байна. Амжилт. Хьюге Лагом гэдэг хоёр угаас та сонсч ирсэн үү? Хьюге Лагом. Хьюге гэдэг өөрөөр хэлбэл энэ нөгөө Норвег үг байгаа. Ийм халуун дулаан тухтай, тав тухтай орчин гэсэн үг. Лаас азан зөөлөн одоо бүтээлэг нөмөрсөн ч юм уу те гэр бүлээрээ ингэж хамтдаа гоё байгаа, цэвэр цэмцгэр байгаа тийм орчин хэлдэг. Лагом гэдэг нь өөрөө швед үг. Лагом гэдэг одоо чи лагом үг гэхээр лагом гэж хэлбэрэлээ. Би төгс тэнцвэртэй гэсэн үг. Миний ямар нэгэн зүйл ихч биш, багч биш. Ямар гоё юм бэ? Баланс гэсэн үг амьдралын. Тэгэхээр нөгөө ерөөдөө одоо нөгөө шведүүдийн зарчим бол энэ лагом байх. Төгс тэнцвэртэй, альва нэг зүйл ихч биш, багч биш те. Хьюге гэдэг чинь угаасаа миний аюул дуртай. Хэвээ гэртээ лаас байгаа бол заах шиг юм. За энд бас нэг нууц зөр байгаа. Орж болох юм нууц зөр өрөө. Хэлцээ харилцааны алба буюу customer experience team-ийн ард ерөөсөө энэ дээр бүх одоо нөгөө вебсайтны гацалт, зөвлөлт одоо тий юу гэдэг бүх бараа бүтээгдэхүүний шинжилэлт ингээл бүх юмыг хин дээр арын офис дээр хийдэг. Тэгээд энд бас хүн удаа суудаг уу? Яг ингээл солигдол нөгөө хөлтөд маань сандлын сонголт хэрэг таалагдлаа. Зарим газрууд энийг бол босс сандал гэж ярьдаг. Тэгээ нөө чиг татахгүй өөрөө юм торон болохоор ингээд агаар нэвтрүүлдэг. Тэгээ суухад тогтой удаасаа ингээд толгоо тавиад ингээд тэгээд юм жоохон сүртэй босс харагддаг. Тандаа энэ өрөөнд чи бүр 3 хүнд зэрэгцүүлээ тавьсан биз дээ. Ямар гоё хэлбэртэй гарын барил үнэхээр таалагдлаа. Нэг тогтой байдаг нэрээ. Ахаа самбар. Би аягүй самбарт дуртай. Манай оффистаа бас ингээд талд самбар хийх гэдэг байгаа байхгүй. Тэгээ би самбаруудыг аягүй их олж хараад байна. За ингээл дуусаа. Хүүшээ. Офисын хүмүүс нь ханаа байхгүй юм. Яа мафта гэж. За бид нэг нууц зөрөө зүйлээ заяа. Шаач бахан тийм алт эрдэнэс байгаа юм биш үү? Нэр л алт нэг зөрөө хаалга гэж. Би юу шаалга болоо гэж бодоогүй. Хөө яаж хоошоо надад унчаагүй. Дөрөв би зогссон шүү дээ. Ханаа хоошоо. Оо ямар хөөрхий. За энэ дотроо нөгөө бид нэрийн ордог хэсэг байгаа. За. Тэгээ офис хэсэг рүүгээ дарцсан гэсэн. Энэ бас хуурчиг нөө. Би игээд ус их офисыг нэг олон бүсгүүчүүд нь хаанаага болоо гэж бодсон. Өөрөө. За ийшээ орж гин. Оо энэ өстой дараа энд кино зураг. Нуу зурагтай хэсэг. Энэ та нарын энэ нөгөө хувцас айлдаг локрууд маань энд тастай байгаад
маань энд дээ тий. Аягүй шагаасан та. За бүгдээрээ сайн уу? Сайн байцгаана уу? Ямар хөөрх юм бэ? Ямар гоё юм бэ? Би ингээд өрөө дурчлаа гэсэн чи юу вэ? Ахиад айгүй олон өрөө, олон хүн бүсгүүчүүд гэж штэ. За удахгүй танилцсанаа за. Опинария. Тэгэхээр нөгөө анхаарал төвлөрөхөд айгүй тастай би энтэйгээ харилцаа айгүй сайжирдаг. Тэгээд бид сардаа 1-2 удаа тогтмол өөрсдийнхөө соглоо заримдаа өөрсдөө нөгөө бооцоо тавьж явж байгаад байршлуудаа сольдог. Тэгэхээр яг нөгөө нэг баг тэр доороо сууна гэсэн юм бол байхгүй. Тэг тасмаа илүү би энтэйгээ нөгөө холбоо харилцааны хувьд, коммуникейшны хувьд сайжирдаг. Одоо жишээлбэл нэг байранда байнга ингээд суугаад байхаар чинь тэгэл яг ойрхон сүдэг хоёр нь ажиллаа л яваад байна те. Тэгээд би биенийхээ зовлон жаргал бүх юм ингээд мэддэг. Тэгвэл одоо ингээд сар-сардаа гэхээр бүгдээрээ биенийхээ бүр аюу сайн татан мэддэг болох нь шүү дээ. Тийм. За яг одоогоор бол бид багийн ахлахуудыг энд суулгасан байгаа. За манай борлуулалтыг дэмжих багийнхан энд байна. За борлуулалтын багийнхан энд байна. Та намайг хаан суудаг гэж бодож байна. Би чамайг энд суудаг гэж бодож би хамгийн хөдөлгөөнтэй нахгүй орж байхад ойрхон гэдэг юмс байнгын их хөдөлж тийшээ явдаг болохоор хаалгатайгаа ойрхоос юм ба. Шаг гэрэлтнүүд гоё байна. Тэгээ гоё цагаан өнгийн тодтоод өгсөн. Тэгээ юм жоохон том байгаа нь илүү гоё офис интерьерт нь гоё болгож харуулж байна. Тэгээ нөгөө дахиад нөгөө модон оруулгууд маань байгаа. За энэ ханууд маань бас тогтмол шинжлэгддэг ханууд байгаа. Тухайн үед яг одоо нөгөө энэ каталог дээр юу илүү тренд байна? Бидний дунд. За яг одоо нөгөө 20 жил, 55 жилийн ой маань болж байгаа болохоор Beauty by Sweden, Inspired by Nature буюу одоо яг нөгөө байгалийн гоо үзэсгэлэн, дотоод гадаад гоо үзэсгэлэн гэдгийг тодтгсон бандрууд маань үлгүүтэй байгаа. Энийг юм сонирхоод асуучих уу? Энд эрэгтэй хүн байна уу? Эрэгтэй хүн одоохондоо манай оффист байхгүй. Байдгүй юм уу? Дандаа хүүхнүүд байгаа. Ямар утгатай бэ? Тэ гоё юм биш үү? Бүсгүүчүүд тэ? Тэгээд дан огтод байгаа л гоо сайханд анхаарал та нар чинь сая та нарын өглөө орж ирээд ордог өрөө мөрөө бүх өрөөгөр чи явчихад ирж штэ. За энэ болохоор манай санхүүгийн алба байгаа. Баг зэрэг нууцлалын харин би гайхалтай энэ одоо хоргон дотор ямар хүн сууд юм бол чи бид нэр хоргон дотор гэж яг өөртөө хэлдэг. Тийм үү? Нэг санхүүгийн алба маань бас нөгөө өөрөө юутай нууцлалын хэсгүүд байдаг учраас энд байна. За ишаага манай захирлын өрөө байна. Захирал маань өнөөдөр байхгүй байгаа. Амралттай байгаа. Хүй захирал байхгүй нэгдэн бүгд захирлын өрөөгөр орё. Бид хоёр захирлын өрөөнд байхгүй агуурн сууж байна. Захирлыг эзүүчлээд. Эзүүчлээд. За манай захирлыг Лавсрангийн Сэлэн гэдэг юм хэлтэй байдаг. Тэгээ 20 жил болж байгаа юм чинь 20 жилийн турш яг энэ компанийг авч явж байгаа хэсэг байгуулагч. Монголын яг орхилын компанийг ажилладаг юм ихтэй байгаа. Амар их хүчтэй одоо тэр ингээл нөгөө спорт хийдэг те адал явдалт дууртай байнгын шин санаануудыг санаачилж идэг яг цаг үетэйгээ тохирсон ерөөсөө супер хүчтэй юм ихтэй байдаг маань зөвхөн тэг компани соёлын ч гэсэн яг одоо юм халуун дулаан мэдрэмжүүдтэй те заавал юм бүтээлч шин санаанууд дээр суурилсан шудраг ёс зүйтэй гэх мэттэй энэ компани соёлыг энэ хүнээс ерөөхдөө өсөлттэй гэж хэлэхэд болно. Тэгээд өрөндний зүүчлээд сууцсан байгаа сүлт мэдчлэг үзүүлэлтээр үзлээ. Уучлаарай. Ингээд захирлаа. Би яст гэж бодсон шүү дээ. Тухайн компани удирдагч энэ офис одоо офисын гадны орчин бол тухайн удирдагчийн хувцас гэж хардаг шүү дээ. Өөрөө ямар вэ? Яг одоо иргэн тойрноо тэгж гоё гэрэлтүүлдэг, тохижуулдаг, бус хүмүүс нас тийм байдаг те. Ажил нь амжилттай байдаг. Тэгээ цахилын маань өрөөнд бас аялах биш их дуртай. Аяллахын түндэх цолиулгууд байгаа. Тэгээд яг Шангрилагийн 11-нд давхарт байна. Бид наранд их дуртай юм хтэй. Энэ бол ерөөсөө зоны турш маш их нартай халуун өрөөнд гоё иргэн тойрны бүх юм харагдаж шүү дээ. Яг энэ өнцгөөс аль бүх юм харагддаг Улаанбаатар хот ирж байгаа. Үнэхээр таалагдаж байна. Аргагүй л эмэгтэй удирдагчтай гоо сайхны компани гэдэг нь бүгд
бүх талаас харагдаж байна. Цонхоорч харагдаж байна гэж. Гоё зөвхөж. Дан сарна өнгө сарна. За энэ өрөө маань Magic Room. За яхара хурлын өрөө гэхээсээ илүү энд яг хамгийн том шин санаанууд бий болдог. Эд шидтэй Magic Happen болдог. Өрөө маань энэ. Тэгээд brainstorming-ийн уулзалтууд, шин санааны уулзалтууд ерөөсөө бүх зүйл маань энэ дээр болдог. Энд хамгийн халуун хилцүүлгүүд. Тэгээд бидний их тав тухтай байдаг өрөө маань. Тэгээд 7 хоног бол хамгийн их ашиглалттай байдаг өрөөнүүд бас чимээгүй ах хэрэгцээтэй бол эндээ орчиж байгаа суугаад суулцалтуудаа Zoom сургалтууд сая одоо нөгөө ковид үед бид хийсэн. Нэр нь ямар гоё юм те Magic Room гэдэг. Magic Room. Тэгэхээр би бас бодлоо одоо манайх бас тасар гэж байгаа байхгүй. Тэгэхээр би бас хурлын өрөө мөрөө хэсгүүдээ бас нэг гоё тийм нэртэй болгоё гэж бодлоо. Тэгээ манай үзэгчид хүртэл юм гоё санаанууд аваад тасгаад яваарай, хэрэгжүүлээд яваарай. Мэдээж энэ бол аюу тийм best санаа болоод л тий энэ олон жилийн туршид ингээд үргэлжлээд явж хэрэгжээд явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр манайхан бас гоё санаа 20 жил маань болж байгаа. Тэгээд өрөө болгон гадуур явж байхдаа тий гадуур явж байхдаа энэ тав харагддаг шүү цанхаар. Харагддаг тий та хэд нэг шагналын гадуур явбал энэ тав 11-ийн давхарлаа офисын 11-ийн давхарлаа хараарай. Өнөөдөр харна. Би нөгөө юунд Америкт Сиэтлд баха Amazon-ы офисаар явдаг байхгүй юу? Amazon-оор явлаа. Тэгээ ингээд нэг монгол залуу бас ингээд тэнд ажилладаг залуу ингээд явж яснаа. Ингээд харсан чи яг цонхон дээр Монголын далбаа жижигхэн ийм сүрнэрэн далбаа тэгснээ нэг ийм монгол зураг байсан байхгүй юу? Тэг ингээд цохроо харлаад тавьсан. Гатгшаа харлаад тавьсан. Энэ ямар гоё юм бэ гэсэн чинь энэ гоё агаад энд маань монгол эмэгтэй ажилтдаг ингээд. Тэгээ дандаа ингээд цонхон дээр ингэж тавьдаг. Сая тэр санаанд орчихсон. Супер. Гадны том офисуудад манай монгол залуучууд маш их ажилладаг юм л. Супер энэ тий. Супер. Тухайн бизнесийг оруулж ирж байгаа гэдэг чинь бас тэр соёлыг бас давхар оруулж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Би тэгээд танад ажилладаг охтуудаараа айгүй гоё өмнөөс нь баярлж байна. Гай сайхны компанид эмэгтэй хүн ажиллана. За яг бизнесийн ийм салбартаас ингэж зөвлөгөө өгж ажиллана гэдэг бол ерөөхдөө супер санагддаг. Тэр гоё. Бид нэр тэгээд зөндөө олон улсын бас нөгөө хамт брэнд төшүүдтэйгээ хамтран ажиллагчтайгаа харьцдаг тогтмол одоо тий Оростой бусад орнуудын хүмүүстэйгээ хамт харилцдаг. Тэгээд тогтмол уулзсан. Синжлэг их байна тий. Тэгэл бас гоё найзууд болно. Тий айгүй олон улсын найзууд. Ихтэй бидэд яг л бид нартай адилхан борлуулалтын менежерүүд тий яг л адилхан зовлонтой яг л адилхан жаргалтай тий. Тэгэл хоорондоо ярихтай. Энэ санал айгүй гоё нэр. Хурлын санал. Энэ угаасаа нэг дэлхийн бас алдартай санал л да. Тэгээд дугуйтай алдартай дизайнтай сандал. Тэгээд ингээд суухад пүү гэдэг юм арчин үзэг чинь. Тэгээд ямар ч юм юугүй гараа тавих тухтай зөөлөн. Тэгээд өнгөөр нь тавьчихад цагаан ширээтэй үнэхээр гоё хөсөлж байна. Танах хүчин цирк ажилтнууд байсан тэ офис. Тэгээд наашаа хэзээ нүүжсэн. Одоо 3 жил гарвал 3 жил болох гэж байна энэ оффистаа ирээд. Тэгээ нэгдүгээр тим юмд ойрхон хамгийн төв зэгт тэгээд илүү минимал болсон иш орж ирснээр нэр бүх юм нэг дараа зэгттэй хоорондоо бас циркийн офис чинь 2 давхар байсан шүү дээ. Тэгээ маш олон сургалтын төв одоо хэсгүүд заалууд ихтэй байсан. Тэгээд энэ бол их минимал. Тэгээд бүх юмтайгаа ойрхон Шангрила гэдэг чинь бас яг ингээд төвдөө байгаа болохоор тийм байна. Тэгэд надад ч гэсэн бас гоё санагч юм бэл. Шангрилагийн хал төв болгор нь оруулаа. Офис руугаа кофегаа авч яваал, офис руугаа яваал, тий. Лифтэнд суугаал. Манай офис болохоор нэг давхарт идэх байхгүй юу? Тэнгүүтээ бид нар шууд ингээд офис руу орж ирэхээр манайхан ингээд шавхаа мэн дэлддэггүй. Энд чинь бол ингээд замдаа шавханууд орхио яваад байгаа байхгүй юу? Тэр нэг гоё байна. Бас. За энэ тасныг өрөөгаа энэ өрөө маань болохоор принтер. Тэгээд дотор нэг архивын юмнуудаа хийх зориулттай юм өрөөгаа. Тэгэд эндээ бол ерөөхдөө нэг шинэ
уцаар ярьдаг хэсэг. Энд л юм уу тий бэлтэж байгаа юм бол нөгөө борлуулалтын менежерүүд маань тогтмол уцаар ярина. Тэгээд open area-д бас уцаар ярих чинь таатай биш тийм болохоор одоо ерөөдөө энэ өрөөндөө нягтлан л яах юм биш үү? Нягтлан байна л өрөөндөө, захирал өрөөндөө. Тэгэл бусны ишиг өгөхнөөс байна. Энд бол дуудлагуу да. Бол хийх нэ. Заашаа хацаа энэ бүгдээрээ амьд цэцэгнүүд байгаа шүү. Эндээ гоё амьд цэцгэр гоё зохиомж хийж тавьсан бас гоё бай. Яна энэ өрөөрөө би өөрөө мэдлэг орох гэдэг орлоо юу? Орж болно. Шууд ишээ өөрөө. За энэ өрөөрөө орч. Офс төр хийсээр гад мэддэг болчихжээ хааны байгаа. Юу ямар гоё өрөө вэ? За энэ өрөөний нэрийг brain yoga руу. За тархины йог хийдэг өрөө маань байгаа. Бидний хамгийн хайртай өрөө, хамгийн нандин өрөө маань. Сайн байна уу? Ой бас танах чи яасан хөрхөн бүсгүүчүүд огтолтой. За манай хэрэглэгчийн харилцааны албыг хариуцсан. За. Дэлгөөн менежер маань байна. Бидэд ерөөхдөө нөгөө хаана ч ажиллаж олно. Оффистоо айл хаана тухтай байна тэр газараасаа шууд ажиллаа хийх боломжтой. Ерөөхдөө л буцаал энэ өрөөндөө л ирээд идэв юм дөө. Тий энэ өрөөнд бол ном уншиж олно. Ажлын цагаар хамаагүй тий? Тий кино үзэж олно. За тэгэл эндээ юу хиймээр байна тий? Цай ууж олно. Тайдыг коктейлээр дайлах уу? Ой бэлдсэн юм уу? Баярлалаа. За манай wellness-ийн коктейлүүдийн банантай хийсэн баг шүү. Тийм байна банан. Тий. Энэ өрөөнд маш их талтай. Тийм таландаа орж ирж гүжирч харна. Нэрээсээ хаасаа гүжирч талтай орж байгаа. Тийм эндээ ингээд нөгөө кофегаа чанаал усаа уугаал тий номнуудаа уншаал хийж боломжтой. Тий номын сантай. Тийм байна. Чи сая номын сангаас ном уншиж байгаа юм уу? Өөрийнхөө номыг уншиж байгаа юм уу? За энэ нөгөө манай энэ яагаад байна? Наад чинь бид нар шүдний төвчлөөр хийж ширээгээ засаж. Оо яна би шүү. Би шууд энийг рүүк байна гэж харлаа. Энэ нөгөө байгаль брендийн гоё аягныг компани коллекцэн. Тийм манай брэнд төшүүд маань бид нарыг шинэ оффист орлоо гэж бэлгэлж ирсэн анхны бэлгэн санагдчих шүү надаа. За тэгэл энэ өрөөнд ерөөсөө тэгэл номоо уншаал ингээл манай сүүлийн ивент итгэж гаргасан ном байгаа. Хүүхдийн ном аяг өөрхөн галууд агсан гайхамшигт аян гэдэг энэ Нобелийн шагналтай Шведийн зохиолчийн ном байгаа. Швед элчин сайдын манай компани авдарч хийсэн тэгэхэд том хүн гэсэн уншихад айгүй зулуутай байсан гоо. Та хэд хүүхдүүдтэй авч өгөөрэй. Тарих амраах өрөө лөө юу? Тийм brain yoga руу тархины йогийн өрөө. Тэгэл цонхороо хараад цайгаа уугаад номоо уншаал энд шоуд нь энд өдрийн хоолыг хоолоо ирэхэд бид нэр өөрсдөө гэрээсээ хийж авчрыг гэсэн аягийн жил зарласан байгаа. Тэгээ дандаа арай илүү эрүүлтэй. Тэгээд одоо өөр байгаа юу? Одоо өөр аахгүй ингээд ирэхэд өөрөөд маань досч байна. Офис хэсэг маань ингээд досч байна. Тэгээд ерөнхийдөө офис төр бид нар ингээд офисын тавилгач гэдэг юм уу? Тухайн офисын интерьерийг гадна бас танаа ийм хамт олонны гоё юм багийн ажиллагаа тий тэгээд соёл гэл ингээл айгүй олон зүйлийг хүмүүстээ харуулахыг хичээдэг манай офис дээр. Тэгээд их баярлалаа. Тэгээд цочилсан баярлалаа. Үнэхээр сэтгэл өндөр байна. Тэгээд чи ч гоё угаасаа ажиллаа мэт юм. Хэдэн жил ажилласан бэ? Би одоо 4 жилдээ ажиллаж байгаа юм лөө. Ер нь цаашдаа тэгэл гоё ажиллаалах сонирхолтой. Тий. Чиний нүднээс чи харагдчихээн. Баярлалаа. Тий, тэгээд нэгэн офис төр гэж байгаа юм чинь миний бодлоор бол нэг байгууллагатаа ийм удаан жил ажиллана гэдэг бас хувь хүний сахилга баттай шууд холбоотой санагддаг. Тий. Тэгээд ер нь хэр удаан ажиллана туршлага төдий чинээр суун тэр чинээрээ компанид бас чиний оруулж байгаа хувь нэмэр маш их байдаг. Тэр чинээрээ эргээд чи ямд бас ингээд амьдрал чинь нөлөөлөхтэй айгүй олон зүйл өгдөг шүү дээ. Сэтгэл санаа тайван байх, мэдээж одоо санхүүгийн хувьд айгүй гоё юм хөвчлөлтэй болох. Тэр бүхэн чинь юм ажилдаа итгэх зүтгэлтэй тууштай ажилласнаар өөрт бий болдог гэж би боддог. Тийм тэлгээ хав ерөөсөө харж байхдаа аюух тав тавтай. 50 амар амгалан оффист ажиллахад
Тэгээд 77 амьсгалтай бидний нөгөө хоорондоо байгаа тэр уур амьсгал ч гэсэн хүнийг ажилдаа ирүүлэхийг хүсэлдэг шүү дээ. Тэгэхээр ажилдаа ирэх өглөө болгон одоо нөгөө давталж ажилдаа ирдэг шалтгаанууд юм аа мэдээж хамт олон маань яг энэ орчин за дээрээс нь брэнд төвшүүд маань бизнесээ хийж байгаа өөрийн гэсэн тий бие даасан бизнесийг авч явж байгаа маш олон хүчирхэг эмэгтэйчүүд залуучуудыг одоо хамт ажиллана тэднэрийгээ дэмжин тий тэд нартайгаа байнгын үзэл бодлоо солилцсон гэдэг чинь ерөөхдөө супер. Тэгээ энэ бол бас багхгүй тоо штэ манай брэнд төвшүүдийн маань тоо тэгэхээр тэр зах зээл дээр ажиллаж байгаа бие дааж бизнесээ явуулж байгаа хүмүүсийг хамт ажиллана гэдэг бол миний хувьд нэр төр иргээ. Амжилт хүсье. Би бас танарт бэлэгтэй ирсэн. Вау. Баярлалаа. Та нар ч гэсэн одоо бүсгүүчүүд ирээд зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн өрөндөө хэрэглээд гоё болохоос гадна ингээл дотоод сэтгэл гадаад үзэмж бүх талаас нь та нар бол ингэж гоё шахаж ингэжээж гоё юм бүсгүйхэн гоё эр хүнийг бий болгох юм байна шүү дээ тийм ээ. Ийм бэлэгтэй ирсэн. Вау. Энэ дандаа азар бүсгүүчүүд байна. Гэтэ ирчүүд ч дуртай юм манай Монгол үйлдвэрийн амуу брэнд. Тийм. За хүнсний дандаа бүхэл өрийн. Тий. Хүнсний нэмэлтгүй зохицуулах үйлчлэгээтэй. Тэгээ ийм гоё онгодог. Ингээд яг смарт тан шүү дээ салгаа шүү дээ. Транс тас агуулаагүй гэл ингээд. Тэгээ энийг та охтуудтайгаа тархид дээр захтууд маань яг ийм бүтээгдэхүүнүүдэд дуртай тий. Энийг бол машинд нэг нь тэгэл ингээл жоох өсдөг шүү дээ тий. Төвчл мөгтөг. Энэс нэг хоёрыг аваа. Ингээл суухад тэгэл болоо. За амжилт. Баярлалаа. Манайхаар зочлсонд баярлалаа. Тэгээд нийт брэнд төвшүүдтэй Монголын манайг компаниг 20 жилийн турш сонгож манай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа, манай бизнестэй хамтарч байгаа бүх хэрэглэгчдтэй 20 жилийн мэндийг хүргэе. Бүгдэнд нь дахин талархлаа. Баярлалаа. Тэгэл илэрхийлж байна. За баярлалаа. Бас биднийг урсанд бас их баярлалаа. Урангуйчлалгүйгээд ирсэн. Ямар ч эргэлзээгүйгээр. За маш их баярлалаа. Трик гоё өнгөрүүллээ. Би ч гэсэн бас ийм гоё бүсгүүчүүдтэй гоё офис дээр сэтгэл аягүй гоё. Би дараагийн ажил манайх. Би зураг авалттай би тэрэндээ үнэхээр зоригтой. Үнэхээр сэтгэл өндөр явах гэж байна. Баярлалаа. За баярлалаа. Баяртай. Компанийн хувьд ямар өнгө сонгох, ямар тавилгууд тавих, зайгаа хэрхэн ашиглах нь тэр чигээрээ тухайн компанийн өөрийнх нь брендинг, мэргэжлийн байдал цаашлаад амжилтыг нь тодорхойлж байдаг.